За та бүхэндээ орой минь төргий. За санхүүгийн зах зээл тухайн орны эдийн засгийн хөгжлийн үндсэн моторын нэг байдаг. За яг энэ цаг мөчид бас Монгол Улсын засгийн газраас ерөнхий сайд өөрөө санаачлаад яваад байна л да, чөлөөлийн аян гэж байна. Тэгэхээр ер нь Монгол Улсын эдийн засагт хамгийн чөдөр тушаа болж байгаа зүйлүүдийн нэг нь төр өөрөө л дээ. Тэгэхээр ер нь ялангуяа зохицуулалтаа салбарууд, ялангуяа зөвшөөрөл олгодог, зөвшөөрлийн хүрээндээ хяналт шалгалт хийдэг салбарууд байна. Тэгэхээр уул нь миний асуултууд тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөл рүү илүү чиглэмээр. Өнөөдөр хяналтын зөвлөлөөс хүн байна уу? Байхгүй нэ. Хяналтын зөвлөлийн тайлан харахаар тим нэг уулзалт зохион байгуулсан байна, тэгсэн байна, олон улсын хамт ажиллагаа ингэсэн байна. Уул нь эндээс миний хувьд юу гэсэж байна гэхээр та нарын тайланг дэлгэрэнгүй харлаа л да. Яг уу ингээ бүгдээрээ өсөлттэй гоё явж гин гэл. Тэгэхээр яг энэ та нараас гарахгүй л дээ. Гэхдээ буцаад энэ зохицуулалтаа зах зээл дээр энэ та нарын баталж байгаа дүрм журм энэ нь буцаад тухайн салбарт ямар чөдөр тушаа болж байгаа вэ? Яг энэ дээр бол надад хувийн секторуудаас бас гомдлууд ирдэг юм л та. Яалтч би өөрөө санхүүгийн зах зээлд банкир байсан хүн. Мэргэжлийн яг асуудлууд надад ирдэг. Тэгэхээр энэ дээр нэг тийм дүгнэлт хийх ёстой гэж бодож байгаа. Нэгэнтээ Монгол Улсын засгийн газраас ерөнхий сайд өөрөө санаачлаад чөлөөлөе гэд. Нэгсэндээ төр өөрөө буцаад тухайн салбар эдийн засаг хөгжөхөд ямар чөдөр тушаанд болж ийн гэдгийг тодорхойлж байгаа бол энэ санхүүгийн зах зээлийг тойрч гарч ирээсээ болохгүй. Яг го бид нар өнөөдөр засгийн газар харьяалагддаг тийм улсын хуралд санхүүгийн зохицуулах хороо шууд харьяалагддаг. Гэхдээ инглигээ тэр явж байгаа аянаас бол мултарч үлдэж болохгүй гэж би хувьдаа дүгнэж. Тийм учраас одоо шууд асуумаар байна. Тэгэхээр яг чөлөөлөе гэдэг энэ агуулгын хүрээнд жишээлбэл буцаа та бүхний гаргаж байгаа дүрм журм дээр хэр хяналт тавигдсан байдгийг. Өнөөдөр жишээлбэл санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалыг харахад 509 тушаал 2025 онд батлагдсанаас хамгийн өндөр нь банк бус дээр дараагийнх нь бол хяналт шалгалт зохицуулалтын газраас гаргасан байна. 66 тушаал гаргасан байна. Тэгэхээр яг нь зохицуулалтаа зах зээл гэхдээ хяналт шалгалт их байх тусмаа буцаад тэр нь аж ахуй нэгжид илүү хүндрэл үүсгэж явах вэ? Болохгүй бол лицензийг чинь цуцлан шүү гэдэг айдас бас тэр чинийгээрээ явж явах вэ гэж. Энэ дээр хийсэн дүгнэлт судалгаа байна уу? Дүгнэлт судалгаа байгуул яг тоочны би асуумаар байна. За энэ бол яг та бүхний хамаарж байгаа бүх салбар дээр яригдана. Хөрөнгөний зах зээл, даатгалын зах зээл. Тэрнээс биш та бүхний тайлан дээр бол бүгд л их сайхан болж байгаа дүр зургал ингээд харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр тайлбар авчаад нэмэлт асуулт асууя. Ажлын 3 номерын микрофоныг нэ. Бут найрамдал гишүүний асуултанд хариулъя. Санхүүгийн зохицуулахаар Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа чөлөөлийн аян дэмжиж ажиллаж байгаа. За энэний би бас нэг тодорхой жишээг бас танд бас хэлье гэж бодож байна. Санхүүгийн систем өөрөө уламжлалт санхүүгийн системээс илүү дижитал ухаалаг санхүүгийн систем рүү хөгжиж байна. Өөрөөр хэлбэл бүх зохицуултууд нь тодорхой хууль эрх зүйн зохицуултын хүрээнд явагдаж байдаг. За гэтэл энэ технологийн өсрөнгийн хөгжлийн улмаас шинэ технологи суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр бий болдог. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хууль дүрм журмаар огт хязгаарлаагүй, хориглоогүй, дээрээс нь зөвшөөрөөгүй. Ихтэй санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулах боломжит энэ бүтээгдэхүүн үйлчилгээний зохицуултыг санхүүгийн зохицуулахаараа 2021 оноос хэрэгжүүлж эхэлж байгаа. За энэ сэндбокс зохицуултын орчин анх 2016-17 онд Англид үүсээд Монгол улсад энэ 21 онд бас энэ зохицуултын орчныг бий болгоод авч байгаа. Өөрөөр хэлбэл түр ганцхан зохицуулт хийдэг салбар биш, илүү зах зээл дээр шинэ дутамд хөгжиж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг төрийн зүгээс дэмжих, илүү аюулгүй зах зээл дээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохицуултын сэндбокс гэдэг энэ орчныг бүрдүүлээд ажиллаж байгаа. За Монгол улсын энэ зохицуултын сэндбоксын орчны нөхцөл байдлыг олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн бас санхүүгийн зохицуулалтаар гишүүнээр ажилладаг. Энэ хүрээнд Аз намхан талын бүсийн энэ сэндбоксын зөвлөлийг Монгол улсыг бас ахлах саналыг тавиад Монгол улсын 27 он хүртэл энэ саналуудыг ахлаад явж. Тэгэхээр бид нар аль болох
зах зээл дээр илүү шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ орж ирэхэд энийг аюулгүй зөв зохистой байдлаараа орж ирэх энэ боломжийг нэг талаас нь хангах үүднээс энэ зохицуултын орчныг бас харьцангуй амжилттайгаар туршаад явж байна. За нөгөө талдаа яг энэ төрлийн туршлагыг бас судлах олон улсын бас энэ бусад орнуудаас бас сайн туршлагыг бас нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр бас хамтарч ажиллаа гэсэн цөөнгүй хүсэлтүүд ирдэг гэдгийг бас танд хэлье. За санхүүгийн зохицуулахаараа дүрм журмуудыг цөөлөх, за шаардлагатай тохиолдолд тодорхой мэдэгдлийн хүрээнд ч гэсэн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр энэ зөвшөөрлийн хуулийн дагуу ажиллаж байгаа. За өөрөөр хэлбэл 36 байсан 64 байсан нийт хууль дүрм журмыг цөөлөөд 36 болгосон байж байгаа. За мөн одоогийн өргөн баригдсан байж байгаа зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орвол тусгай зөвшөөрлийн тоог 33-аас 31, энгийн зөвшөөрлийг 26-аас 16. За 9 үйл ажиллагааг зөвхөн мэдэгдээд үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг энэ зохицуултыг бас хийгээд ажиллаж байгаа. За 3 номерын микрофон хариултыг гүйцээе. За санхүүгийн зохицуулахаараа илүү газар дээр хэн шалгалт гэдгээс илүү эрсдэлд суурилсан, за цаашлаад их өгөгдөл суурилсан Rectech Softech-ийг нэвтрүүлэх чиглэлээр одоо эх 5 жилд ажиллана гэсэн төлөвөө гараад ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид бүхэн зах зээл дээр болж байгаа сүрэг сигналуудыг зайнаас онцлох энэ боломжуудыг бүрдүүлэх илүү одоо smart regulation болно гэсэн ийм зорилт тавиад ажиллаж байгаа гэдгийг бас танд хэлье. Баярлалаа. Батнаар үлгшүүн тодруулъя. За би нэг хитэн статистик хэлээ л да. Хөрөнгийн зах зээл дотоодын нөхдөдтэй харьцуулах юм бол 15%, даатгалын зах зээл 0.9 шүү дээ, тэ. Банк ус 10%. За эднэрийг ингээд одоо жишээлбэл Казахстантай харьцуулъя л да. Бид нар Казахстанаас эн чинь хэд дахин бага явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө нэг тийм сайн явжин үзүүлэлт гэж би ерөөсөө хувьдаа бол огт үгэндгүй. Монгол улсад өнөөдөр одоо жишээлбэл зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан хөрөнгийн зах зээл чинь хангалттай хөгжихгүй байгаад. Тэгэхээр энэ чөлөөлийн аяны хүрээнд өөрөө тэр binding constraint гэж ярьж байгаа тийм. Чөдөр тушаа нь өөрөөсөө та бүхний гаргаж байгаа тэр дүрм журмууд байхгүй. Энэ дээр хийсэн анализ дүгнэлтүүд байдгүй. Хяналтын зөвлөлд энэ дээр ямар нэгэн шийдлүүд гаргасан зүйл байдгүй гэж байна. Тэгэхээр ер нь одоо засгийн газар хийж байгаа бол одоо хөрөнгийн зах зээл орхигдож ерөөсө болохгүй. Тэгэхээр тийм учраас энэ дээр яг тоочны асуудал байна л да. Хийгдэж байгаа яг тийм одоо үнэлгээ дүгнэлт те байна уу? Хэрвээ байхгүй бол хийгдэх ёстой. Ажлын хэсгийн хэддүгээр микрофон. 3. За санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөл дээр бол яг энэ чиглэлийн дүгнэлт мэдээлэл бол гарсан зүйл одоогор бол байхгүй. Гэхдээ засгийн газрын гэдэг тогтоолын тоонд хэдэн үнэ? Хууль зүйн сайдын 3 сарын 12-ны бичгээр энэ хяналт шинжилгээ хийж байгаа энэ процессто үнэлт дүгнэлт хийх гэсэн ийм үүрэг чиглэл өгсөн байж байгаа. Энэ хүрээндээ бас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэдгийг бас танд хэлье. За Батнаар үлгшүүн тодруулъя. Самт явж байгаа тийм. За тустай юм тийм. За тэгэхээр яг уу өсөө явж байгааг би харж байгаа л да. Дотоодын нөхцөлтэй харьцуулахад хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өсөө явж байгаа. Гэхдээ энэ өсөлт чинь буцаад эдийн засгийн өсөлтөд харьцуулах юм бол бусад орны жишээд харьцуулах юм бол айгүй хангалттай биш байхгүй юу? Тэгэхээр та бүхэн салбарынхаа тэгэхээр binding constraint-ыг олох хэрэгтэй. Одоо яг өсөхгүй байгаа эсвэл хангалттай тэр өсөлтийг авчирч чадахгүй байгаа үндсэн шалтгаан тэр чөдөр тушаа нь юу вэ? Тэгэхээр энэ дээр яг одоо би тоочны асуу. Яг хамгийн одоо хангалттай өсөхгүй байгаа 3 үндсэн шалтгааныг та одоо яг юу гэж үздэг вэ? Энэ дээр бас ямар арга хэмжээнүүд авсан? За ажлын хэсгийн 3 номерын микрофоныг нээ. За 2020 он нийт энэ салбарууд нийтдээ одоо дотоодын бүтээгдэхүүний энэ 4 салбар 13% л тэнцэх хэмжээний ийм эдийн засаг ус.
За өнөөдрийн байдлаар 26% хүрсэн байна. За энэ нь 2 дахин өссөн гэсэн. Нөгөө талдаа дотоодын бүтээгдэхүүн ч гэсэн Монгол улсын 2020 онтой харьцуулахад дотоодын бүтээгдэхүүний өсөлт энэ зах зээлүүдээр гарч байгаа өсөлтүүд илүү 2 дахин илүү хурдтай өссөн гэдэг бас илтгэж байгаа үзүүлэлт. Мэдээж энэ өсөлтийг илүү одоо тогтвортой урт хугацаанд илүү өргөн өсөлтийг хангах чиглэлээр бол санхүүгийн зохицуулахаар тодорхой ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна. Илүү За 3 номерын микро хариултаа гүйцээе. мэдээж Казахстантай харьцуулахад гишүүний хэлж байгаа шиг яг Монгол улсын энэ өсөлтийн хөв хэмжээ бол хангалттай биш байгаа нь үнэ. Гэхдээ бид нар одоо нөгөө гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх, нөгөө талдаа мэрэгжлийн хөрөнгө оруулагчдыг бэлдэх шаардлага зайлшгүй хэрэгтэй байна. Тэгээ эдний мэрэгжлийн хөрөнгө оруулалтыг бэлдэх одоо нэг үндсэн салбар бол даатгалын салбар гэж бол санхүүгийн зохицуулахаар харж байгаа. Өөрөөр хэлбэл даатгалын салбарын эрх зүйн шинжилгүүд хийгдчихэж эдгээр тэтгэврийн хувийн сангийн нэмэлт тэтгэврийн энэ хуулиуд батлагдчихэж урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь мэрэгжлийн сангууд бий болоод энэ өсөлт илүү эртэмжтэй эдийн засаг дахь санхүүгийн салбарт эргэх энэ мөнгөний эргэлт илүү үр ашигтай эргэснээр илүү хурдан одоо илүү тогтвортой одоо өсөх энэ боломж бүрднэ гэж харж байгаа. Энэ үүднээсээ Монгол улсад энэ санхүүгийн тогтвортой санхүүгийн систем өөрөө эрүүл зөв бүрдэх. За миний хувьд нэг 2 асуулт асууя гэж бодож байна. За одоо